Ажлын хэсгийнхэн энэ өдрийн мэндийг хүргье. За, шадар сайдаас асуух асуулт байна. Энэ үндэсний аудитын газрын шанал дүгнэлтний 3-33 байгаа гадаадын зээл гэрээ хилцээрийн хүрээнд авч ашиглаагүй зээлийн хэмжээнд 39.4 тэрбум төгрөг төлж өмнөх оноос 27 тэрбумаар нэмэгдсэн байна гэсэн ингэж орж ирсэн байна. Тэгэхээр энэ ямар ашигт зээлүүд нь хаанхын ямар төсөл хөтөлбөрийн зээлүүд ашиглагдаагүй үлдсэн бэ? Ямар шалтгаанаар ашиглагдаагүй тэгээ хүүн тооцогтой явж байгаа вэ? Энэ 25 онд ер нь ямар байдлаар шийдье гэж байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт нь хөдөөж хүн яамнаас юм байгаа юу? Сайд байгаа тийм. Энэ хоёр сайд. Энэ юу вэ нэ бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд дээр нь малын архаг өвчнөөс халдвар төвчнөөс эрүүлжүүлэх гээд нэлээд 4-5 төрлөөр нь зардал гаргацсан байна л да. Малын гоц халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, малын архаг халдвар төвчнийг эрүүлжүүлэх. За тэгээд мал амьтын эрүүлжүүлэх, малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гоц халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, малын архаг халдвар төвчнөөс эрүүлжүүлэх 1 2 3 4 5 6 ингээ нийтдээ 6 төрлийн зардал гаргаад ингээ явцсан байгаа. Энийг ингэж ангилахын учир юу гэдэг юм бол тэгээ энэний үр дүн ямар хуу байсан юм бол гүйцэтгэл ер нь ямар хуу байсан юм бол гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт нь хөнгөн үйлдвэрийн үндэсний хөтөлбөрүүд гээд 356 тэрбум төгрөг багш шүү нэ. 56 сая төгрөг байна. За энэний үнийн оронг нь тодруулчаарай. Тэгээ ийм зардал хөнгөн үйлдвэрийн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжсэн юм байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм бол үр дүн юу байсан бэ гэсэн ийм асуултууд байна. За, сангийн сайд. За, сангийн сайд ирэв. Микрофон өгөөрэй. Сангийн сайд микрофон өгөөрэй. 6 аяа. За 6. 6 дээр микрофон өгөөрэй. Сайн байна уу сангийн хамт тулгаа гишүүний асуултанд хариулъя. Энэ сая гишүүний ярьсан асуудал нь нөгөө нэг бид нэр commitment fee гэж байдаг. Одоо гадны талтай зээлийн том гэрээ байгуулчаад тэгээд түүндээ аяг ашиглагдаагүй үлдэгдлээсээ бид нар тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Яагаад гэвэл гадны донор байгууллагууд маань тэр манай байгуулсан гэрээний хүрээнд тэр хөрөнгийг өөр этгээдэд зээлүүлэх боломжгүй яг энэ төгжигдэж байгаа энэ баталгаа үзүүлж байгаа одоо ийм commitment-ийн учраас ерөнхийдөө 0.5% ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн 0.5% юм шиг тэлтүүлдэг. Тэгээ 24 оны байдлаар бол 39.4 тэрбум төгрөгийн бид нэр commitment хийдүүлсэн. Энэ одоо ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл 12 их найдаас тооцогдож байгаа. За үүний 25.6 нь энтхийн газрын спонсорлох үйлдвэр дээр бид нэр commitment хийдүүлээ явж байгаа. Австри байна, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Герман дэлхийн банк, Европын цэргийн босрол хөгжлийн банк, Хятад гэдэг зэрэг энэ донорудаас бид нар бол ерөнхийдөө commitment хийдүүлээ явж байгаа. За ингээд хоёр дахь асуулт хэн хариулах вэ? Энэ хоёр сайд. За бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчлэгээний төлбөр хураамжтай холбоотойгоор за энэ бол мал аж ахуй хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид малын халдвар төвчин 6 нэр төрлийн одоо халдвар төвчин байгаа. 6 нэр төрлийн вакцины худалдан авалт. За тэрийг одоо тарж үйлчлэх асуудал байдаг. За малын гоц халдварт 4 өвчин байгаа. Малын архаг одоо борчлоос гэдэг нэг юм өвчин байгаа. За ингээд өвчин болгоноор ордог орцсон өөр, вакцины өөр, эм бэлтгэл нь өөр. За манай мал эмнэлгийн ерөнхий газрын манай салбарын онцлог бол энэ иргэдэд хүрж байгаа үйлчлэгээ 100% ховчлогдсон байна. Мал эмнэлгийн дасгууд буюу хувийн мал эмнэлгүүд сум болгонд 2-3 байна. Эдгээр мал эмнэлгийн ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу тэр үйлчлэгийг буюу тэр вакцинжуулах ажлыг хийгээд баталгаажуулах ажлаа хийгээд за тэнд нь
За нэмэлт өгөрөө. Тэр үйл ажиллагаанд нь орон нутгийн хөдөө аж ахуйн газар мал эмнэлгийн хараа газрууд хяналт тавиад ингээ явдаг. За тэрний үр дүн юу юм бэ гэж. Үр дүн ерөөсөө л экспорт. Сүүлийн 23, 24 оныг үүсгэхээр бид нийтдээ 600 сая долларын мах олон улсын зах зээл гаргаж чадлаа. Дэлхийн 30-аад орны мал эмнэлгийн байгууллагатай харилцан гэрээ протоколуудаа хийж манай малын махыг импортлох зөвшөөрсөн. Бид чим 90 оноос хойш ингээд мал маха экспортын гаргах гэдэг нэлээд олон орлого хийсэн. Нэг 10-20 сая доллароос гитэрч үзээгүй. Сүүлийн 2 жил бол 600 хүртэл сая долларын мах гаргадаг болоод явж байна. За энэ өөрөө бидний энэ мал эмнэлгийн энэ халдвар төвчнөөс сэргийлэх бодлого амжилттай вакцинжуул доктортой хийсэн үр дүн. За энэ бол өөрөө нөгөө хүнсний хувьсгал их хурлын 63 доктор Босно. За дахиад нэмэлт өгье. 5 минут дахин өгч. Их хурлаар батлагдсан хүнсний хувьсгал 63 дугаар тэр тогтоол орсон хөтөлбөрийн хүрээнд мал эмнэлгийг бодлогоор ингээ сайжруулж ирсний үр дүн одоо гарч байгаа. Энд чинь 4-5 жил доктортой явж ийж ингээд экспорт нэмэгдэж байгаа. Энийгээ дагаад малчтын орлого нэмэгдэж байгаа. За нөгөө талаас Монгол улсын одоо энэ хөгжлийн бодлогуудад бид нар малынхаа тоог цөөлөх бодлого барьж байгаа. Хонь ямаа адууг бол цөөлөх хэрэгтэй. Үхэр тэмээгээ тоогоо өсгөе гэж ашигшинт байдлаа нэмэгдүүлэх гэсэн бодлоготой. Учир юу гэвэл бэлчээрийн дац жилдээ нэг 20-с 25 сая хоньтлогоо шилжүүлснээр дац гэтрээд байгаа. Бэлчээрийн 70 гаруй хувь нь одоо нэлээд дороод нөхөн сэргээгдэхэд эрсд үүсээд байгаа нь хэд одоо малын хөлд талхагдж байгаа байдал. Тэгэхээр Монгол улсад бол ашиг шимт нэг 50-аас 60 сая малтай гэдэг доктортой байхад бол бэлчээрээ хамгаалаад нүүдлийн мал аж ахуй одоо доктортой хөгжих болцоо те. Ингээд гитэрж байгаа тэр тоог бид нар экспортын бодлого. За бас дахиад дутуу байна гэж нэмжгээ. За тэгэхээр үр дүн экспортоор гарч байгаа. За нөгөө үйлдвэрүүд энэ хөнгөн үйлдвэрийн асуулаа. За энэ бол манай хүнсний хувьсгал цагаан алт гэсэн 2 том хөтөлбөр одоо мөн их хурлаар батлагдаж 2028 онд доктор хэрэгжиж байгаа. Үр дүнгууд нь гарч байна. За жишээл хүнсний хувьсгалын үр дүнд бид нэр гол нэрийн 19 нэр төрлийн багц хүнсийг дотооддоо үйлдвэрлэх дотоос руу хангах хүнсний хэлбэрлэх хангах бодлого өрөөнд ингээд амжилттай хэрэгжүүлж байна. Үр дүнгууд гарч байна. За энэ жилийн 24 оны эцэр ихэд 52 үйлдвэр 400 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн бараа хэрэглээнд нэвтэрсэн. Сонголт нэмэгдсэн. За энэ бол үр дүнгууд сая 1-р үйлдвэрлэлийн тайлангаар хүнс үдээч хөнгөн үйлдвэрийн салбарын эдийн засгийн үзүүлэх өсөлт 35.6% өсөж байгаа. Энэ тоо үзүүлэлт байгаа. Бусад бүх салбарууд хүндэрж байгаа бол энэ хүнс хөдөө аж ахуйн салбар, хөнгөн үйлдвэрийн салбар. За сайруулъя гэж. За дахиад нэг нэмжээ. За ингээд дөрөвдөхөө нэмжээ шүү. Сайда. Тэр 35.6% өсөлт гэдэг бол энэ их хурлын баталсан бодлогод амжилттай хэрэгжсэн үр дүнгууд л одоо гарч эхэлж байна. За мөн цагаан алт хөтөлбөрийн хүрээнд арьс шир, ноос ноолуурынхаа үйлдвэрүүдийн босруулалтын түвшийг сайжруулах томоохон ажлууд хийгдэж байна. За энэ жилийн хийсэн нэг том ажил бол бид ноолуураа Монгол улс дотооддоо 100% самдаг болсон. Урд нь түүхий гаргадаг гэсэн бол 100% угаагаад 100% самдаг болж байгаа. Зөвхөн угаадаг самдгийн хооронд 700 тэр бүн төрөний нэмэн өртөг Монгол татвар, ажлын байр, орлого болж үлдлээ. Манай ноолуурын арьс ширний үйлдвэрүүд эргэлтийн одоо болон хөрөнгө оруулалтын зээлээ авцгаасан гэд үйлдвэрлэлийн өргөтгөлүүд шин шугамын юмнууд нэлээд амжилттай хэрэгжиж байна. За ноолуурдаар их том ахиц гарсан. Одоо ноосны ажил эхэлж байна. Ингээ 6-7 сар ноос бэлтгэл. За ингээ 8-9 сараас бид нар арьс шир мал махны ажил руугаа орно. Буюу үйлдвэрлэлийн суур чадварууд энэ хөтөлбөрийн хүрээнд өссөн. Тэгээ үр дүн саяны энэ эдийн засгийн үзүүлэлтээр гарч байна. 2 дугаар үйлдвэрлэл бүр их